агаарын бохирдлын түвшин гамшигын хэмжээнд хүрсэн гэдгийг тодорхойлох тийм үндэслэл нь яг юу юм бэ? Одооноос нэг 2 жилийн өмнө бол Монгол Ардын намаас ингэж одоо энэ төрийн тэргүүн хүн өөрөө ийм хутуур байдлаар орж ирээд байгаа явдал бол энэ Монголын ард түмнийг сайнаар нөлөөлөхгүй шүү. Сонингоор улс төрч ялаа хоёрыг хөнөөд Монголын анхны мэдээллийн сайт Сонин цэгэмен Тавд ямарыг альтгая. Тэгэхээр 10 жилийн өмнө Чинган хамтарчин 140 жилийн ой зориулаад түрүүн одоо гадаад явдлын ам Монгол Улсын их сургууль төгөг хүрээлэн хамтарсан эрдэмтдийн хурал болсон. За энэ хурал дээр Лонжид багш маань түүхчлэг ба хандад төрч гэсэн илтгэл тавьсан. Тэгэхээр Лонжид багшийн илтгэлийг давж гарахад бол надад нэлээд хүнд байна гэсэн ч би оролдоно. Тэгэхээр тэнд илтгэл дээр Лонжид багш нэг юм зүйл хэлсэн. Ер нь Чинган хандад төрчийн тухай анхны мэдээг хэн хаана оруулсан бэ гэж. Тэн дээр болохоор зэрэг 1946 онд академич иш нацаг дөржин Манлайбаатар Дамжин сүрэн гэдэг ном дээр бол ханд дөржин тухай Манлайбаатар Дамжин сүрэн Баргын Дамжин сүрэн Бээжинд 1908 онд тэр хоёр уулзчихсан тухай ярилцаад тэр өгүүлбэрийг бол анхлан нацаг дөрж академич иш татад тавьсан. Тэрний дараа Жамсран Болдбаатар бүгдээрээ ингээд цаашаа аваад явдаг ийм мэдээ бий гэж хэлсэн ба. За тэр анхны мэдээг хэн бичсэн бэ гэхээр би их чанга дуутай хол ирсэн байна. Тэр анхны мэдээг хэн бичсэн бэ гэхээр зэрэг Баргын эрэгчин чонын Эрхэм Бат гэж хүн Манлайбаатар Дамжин сүрэнгийн тухай нэг гар бичмэл бичсэн. Тэр гар бичмэл бол улсын нийтийн номын санд байдгаа гэдэг. Энэ хүн бол анхны одоо Чинган хамтар судлалын ихийг тавьсан хүн гэсэн. Тэгээд Чинган хамтарчийн судалгаа бол 1913 оноос эхэллээ гэдэг. Эхлэлийн он цагийг бол Лонжид багш төгслийн илтгэл дээрээ тавьчихсан байна. За тэгээд миний хувьд болохоор зэрэг өнөөдөр Чинган хамтарчийн илтгэлийг бол үндсэндээ Монголын түүхийн судалгаанд буулгаж өгөх гэж байгаа учраас монголчуудын түүхийн шинжилгээ ухаан ямар үе шаттай дамжиж хөгжсөн бэ гэдэгтээ бол уялдвал тавих чинь. За ингээд Монголын түүхийн шинжилгээ ухааныг бол би үндсэндээ 1913 оноос эхэлж байна. 1913 оноос эхэлж яг Чинган хамтарчийн судалгаа дээр. За энийг ерөнхийд нь 20 дугаар зууны эхний хагас зуун жилийн түүхчлэгдэх Чинган хандад орж. Дараа нь марксист түүхчлэгдэх Чинган хамтарч, дараа нь түүх судлал шинжилгээний үеийн Чинган хамтарч гэсэн юм үндсэн 3 зүйлд бол хувааж авч үзэх гэж. За эхлээд энийг тусгаалan ярихаас өмнө энэ 3 үеүүдийн гол онцлогуудыг бол нэгдүгээр хэлчихье. За энэ 20 дугаар зууны 50 жилийн хугацаанд бичигдэж байгаа түүхчлэгийг болохоор зэрэг би марксист түүхчлэгээс өмнөх түүхчлэг гэж үзэж байгаа. За энэ яагаад марксист түүхчлэгээс өмнөх түүхчлэг 50 өөрөөр хэлбэл би 1954 онд хэвлэгдсэн бүгд найрамд Монгол ард улсын түүх хүртэлх энэ үеийг бол оруулж байгаа энэ түүхтэй. За энэ үеийн түүх нь яхаараа марксист түүхчлэгээс ондоо байдаг юм бэ гэхээр бичиж байгаа ерөнхий агуулга нь бол Монгол улсын үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тэр агуулгыг баримтаж хүмүүс бичдэг. Ерөөс агуулга нь тийм байдаг. Тэнд ямар нэгэн нам эзмийн тухай асуудал бол байдаггүй. Тэр түүхийг бичиж байгаа хүмүүс нь ихэвчлэн манай ахнад түүхчид байдаг. Эдгээр түүхчид тэр үйл явдалд оролцсон, биеэр оролцсон, нүдээр харсан зүйлээ бичиж байдаг. Тийм учраас энэ 20 дугаар зууны эхний 50 жил битгэж байгаа түүхийг бол үндсэндээ би бол эмпирик төвшөнд бичигдсэн их сурвалжийн шинжийг агуулсан ийм бүтээлүүд байдаг. За эдгээр бүтээлүүдийн оригил нь бол бидний хамгийн сайн мэддэг 1925-27 онд Магсар хурцын бичсэн Монгол улсын шин түүх, 1934 онд бичсэн Ил дэндвийн Монголын товч түүх зэргийн гол бүтээлүүдийг бол нэрлэж болно. Эдгээр бүтээлүүдийг хүмүүс дандаа дурдж одоо өөрийнхөө бичиж байгаа зохиол бүтээлүүдэд иш татдаг. За тэгээ энд одоо ингээд хоёр дахь зүйлийг ярьчих. За марксист түүхчлэг гэдэг болохоор зэрэг би юунаас хэлж яах вэ гэхээр зэрэг энийг бол 1968 онд бичигдсэн. Энийг марксист түүхчлэгийг болохоор 54 оноос хойш явж байгаа. За марксист түүхчлэг дотор нь хоёр үе хувааж байгаа шүү. Хоёр үе хувааж байгаа. Энийг одоо эхлээд хэлэхгүй бол намайг энэ дотор ярихаар хүмүүс бас хооронд нь гайхаад иж магадгүй гэж бодоод байна. 54-өөс 1968 он хүртэлх үеийг нэг үе. 68 оноос 90 он хүртэлх үеийг нэг үегээд марксист түүхчлэг дотор ийм хоёр үетэй явах юм. За дараа нь бол 90 оноос хойш түүхчлэгийг бол та бүгд өөрсдөө мэдж байгаа. За ингээд би зарим зүйлийг жоохон тодруулахын тулд уншиж өгье. За энэ Магсар хурцын номон дээр ингэж байгаа юм. 27 оны Монгол Улсын шин түүхтэр. За
энэ их өгүүлбэр байгаа учраас за Монгол би дастаад уншиж байна. Монгол аймгийн газар шороо хаан эзэн болон нэгтгэн тогтоох тухай богдож явсан дам хутагтыг шүтсэн ар Монгол үүсгэл болгон арга сүйгчлэхийг ирмэлзэж хүрээний нууц газар бичиг захиа ирсэн зүйл буйн дээр дараагаар харчин хүн гүнсэн нурын хушууны захирагч мээрэн бүлгөө эрдэмт түшмэл хайсан алмас очирнаар хүрээнд хурж ирээд газар орны эрх барих Монгол лам ноёдлугаа уулзсан танилцж чин усын дотоод харгисыг шүүмжилж ямар аргаар бүх монголчууд нийлэн нэгдэж хүчрэхэг идэрхэг болохыг хэлэлцээ гэсэн ийм өгүүлбэр байна. За энэ өгүүлбэрийг би яагаад уншиж байгаа юм бэ гэхээр энэ манай түүх хүчлэгт ялангуяа Монголын энэ одоо 20 дугаар зууны ихэнх үеийн түүх хүчлэгийг судалж байгаа гадаад дотоодын судлаачид ялангуяа гадаадынхан бол ингэж хэлдэг. За ингэж байгаа юм л да тийм. 11 оны үндэсний эрхчлүүдийн хувьсгалыг бол өр монголчууд ирээд хийгээд өччихсэн юм уу? 21 оны үндэсний хувьсгалыг нь болохоор бүрээдүүд ирээд хийгээд өччихсэн юм уу? За баагаар мэтийн одоо манай мундаг усуд бол энэ ч нэг их одоо тэмцэл энэ тэр хошиг худаг товлгаад гэж яриад яах юм бэ? Энэ чинь Оросд зөвшөөрсөн учраас бид ингэсэн шүү дээ гэдэг. Ингээд өөрөөр хэлбэл ар Монгол сууж байгаа монголчуудын энд амьдарч байгаа монголчуудын өөрийнхөө төрийн тусгаар тогтнолын төлөө улс орныхаа төлөө тэмцэж байгаа тэмцлийг бол бүрхэгдүүлээд байгаа. За энийг ямар нэгэн ийдсэн барайгүй ямар нэгэн намын үзэл сурталд ороогүй үеийн түүх хүчлэгт ингэж хэлээд байна шүү дээ. За энэ дээр бас нэг зүйл ингэж хэлдэг. Хамгийн сүүлд за миний нэг унссан ном дээр одоо хүмүүс ингэж бичсэн байна. Хайсан алмас очир 2 чинь хайсан чинь 1907-оос 1910 оны хооронд Монголд хэд хэдэн удаа ирээд буцаад явсан байдаг. Тэгээ энэ хайсан бол Монголд ирээд монголчуудыг бол сэхэн мандуулаад тэгээ монголчууд бол сэтэл төрөө тэрний төлөө тэмцэл хийсэн гэж хэлээд байдаг. Гэтэл энэ дээр хайсангаас өмнө ар Монгол үүсгэл болцсон байсан юм а гэдэг магсар хурц бичээд байгаа гэдгийг анхаараа цаашаа унших ёстой шүү. Бид уншаараа дандаа дээгүүр нь илж унших юм байл шүү. Энийг одоо би ч өөрөө тэгж уншдаг учраас одоо ичхгүй бүс хэлье гэж бодоод байгаа юм. За дараа нь за энэ чимээ хамтаржин одоо хэн үүсгэсэн бэ санаачилсан бэ гэдэг дээр хүмүүс одоо айгүй маргаан бий. За саяны ингээ 3 хувааж байгаа номнууд дээр болохоор зэрэг тэр эхний буюу энэ магсар хурцын ном дээр дэндвийн ном дээр наваа намжлын номон дээр болохоор зэрэг ихэвчлэн бол энэ хувьсгалыг бол чин ман ханд дурж хайсан даалан цэрэнчимэд тэргүүтэй хүмүүс гэдгийг бол бүгд хүлээн зөвшөөрдөг. Бүгдээр ерөндөө энэ дээр хүлээн зөвшөөрч байгаа. За харин дараа нь одоо марксист төгслийн үед ороод ирэхтэйгээ зэрэг бол юу гэж орж ирдэг вэ гэхээр нөгөө марксист төгслийн чинь гол онцлог нь бол түүхийг ард түмэн бүтээнэ гэдэг ингээд нөгөө цитатыг цээжлүүлээд түүхэнд гүйцэтгэж байгаа нэг хүний үүрэг ороолыг үгүйсгчдэг учраас нөгөө нэг хүн дээр тогтхгүй дандаа том толгой феодал богд гэгээн тэргүүтэй феодал гэдэг ингээд дандаа нөгөөх нь ингээ хамгийн товоож овоож гарч байгаа богд гэгээн дээр авчиад ингээд тогтчихж байдаг. Тэгээд нэг энэ чинь богд гэгээн дээр авчиад тогтчихж байгаа нь яаж байгаа гэхээр зэрэг ерөөсөө тэр хүмүүсийн үүрэг ороолыг нэгдүгт бус дарж байгаа тийм. Хоёрдугаар богдын үүрэг ороолыг ч бас дарж байгаа. Энэ мэтлэнгээр Монголын түүхэнд бол маш их халгаатай зүйлүүд явдаг. Тийм учраас 90 он гарснаас хойш түүхийг шинээр эрэлхийлэх юу гэдгийг цагаан буюу хар толбыг иргэн цайруулах асуудлууд гарч ирдэг. За ингэж цайруулахтайгаа зэрэг манайхан бас хитийдүүлдэг. Хитийдүүлнэ. Одоо бүр хитийдүүлнэ. Нэг сайн гэхээр бүр хамаагүй байдаг юмыг ажид наач. Нэг муу гэхээр бүгдийг нь ажид доош нь ажид хийчдэг. Энэ зүйлүүд бол түүхчлэг дээр харахад бол харагддаг. За ялангуяа 11 оны үндэсний хувьсгалын удирдагчдын тухай асуудлыг ярихаараа зэрэг одоо манайх тэг хинэн анхны хүү юм бэ? Хинэн нэгдүгээр хүү юм бэ гэх ингээд хоорондоо тавиад ингээд маргалдаад эхэлдэг. За энэ чинь тавьж байгаа арга өөрөө түүх. Ер нь бол аливаа асуудлыг бол эхлээд ямар асуудал тавьж өгнө гэдэг чинь асуудлыг шийдвэрлэх арга замыг тавьж байгаа гол үндсэн түлхүүр нь байдаг. Тийм учраас манай түүхч ялангуяа энэ 11 оны үндэсний эрхчлөлийн хувьсгалын түүхийг Монголын түүхийн судалгаанд жинтэй хувь нэмэр оруулсан хүн одоо би энэ ер нь манай бүх түүхчид оруулсан. Хамгийн жинтэй хувь нэмэр оруулсан хүн гэдэг нь одоо ингээд бас л би өөр ярих гэж байна. Бас л 1-р номер тавиад ярих гэж байна шүү дээ. За энэ хүн бол хамгийн анхдагч гэдэг утгаараа авахад одоо Жамсрангай бол энэ 11 оны үндэсний хувьсгалын удирдагч нь бол ханд дорж муу юм байна гэж хэлсэн боловч тэрийг дангаараа ханд дорж мөн гэж бол хэлээгүй. Үндэсний хувьсгалын удирдагч гэж ивчээд тэгээд удирдагч гэдгийн доор нэгдүгээрт нь хандон тэгээд даалан сэрэмчэнд хүн хайсан тэгээд богд ингээд богд бол бүр 5 мөчтэй даа штэ. Хоёр дахьт нь болохоор зэрэг энэ 11 оны үндэсний хувьсгалд орсон Баатар цэрэг жанжнууд гэдэг үндсэн хоёр хэсэг хуваагаад бичээд яриад яваад байдаг юм. За одоо энэ дэр дахиад нэг зүйл гарч ирэх гээд байна. За энэ чимээ ханд доржийн тухай судалгааг анхны одоо хийсэн хүн бол одоо энэ 1992 онд үтсэн Монголын сэргэн мандалтын эхэн гэдэг номон дээр ханд доржийн түүхийг бол Жамсан багш бичсэн.
За анх одоо 1988 онд үндэсний эрх чөлөөний хувьсгалын өдөртөгч гэдэг илтгэлийг бол мөн одоо Жамсрангаа бол хэлэлцүүлсэн байдаг. За дараад нь бол 1990 онд одоо төмөр хөлөг одоо сонин дээр Чингүн хамтарчин тухай илтгэлүүдийг одоо 90 оны салхитай зэрэгцүүл салхины одоо хаалгыг бол нээлтсэн хүн бол тэнцээ одоо сууж байна. За энэс хойшоо бол 1990 оноос хойш энэ хамтарчин тухай судалгаан дээр Болдоотор их тэмж бол хөгжиж орж ирж байгаа. За энэ Болдоотор их тэмж Жамсран багш хоёр бол нэг саналтай. Хоёулаа 11 оны үндэсний чөлөөний хувьсгалын өдөртөгч бол Чингүн хамтарч мөн гэдэг дээр нэг саналтай явж идэг. За энэ дээр бас нэг дахиад нэг зүйлүүдийг тодорхойлоход сүүлд тэр Яотхон баярын тал дассан төмөр номон дээр одоо би айгүй энэ тэнд хариж иж мадаг уучлаарай та бүхэн. Номон дээр бол ингэж байгаа юм. 1904 онд Далай лам Монголд ирээд хүрээнд байжгаад Вангийн өрөөнд очиж байгаа юм. Тэгээ Вангийн өрөөнд очисныг болохоор зэрэг Отхон баяр одоо ямар иш баримт авсныг би мэдэхгүй байна. Одоо хаанаас ямар иш баримт авсныг нь бол нэлээд хайлаа тэр бол байхгүй байсан. Тэн дээр тэгээ ингэж байгаа юм. Хан Том бол өөрөө саналаараа Далай ламыг өрөөгүй даалан сэрэн чиндийг хэлэхээр зэрэг Хан Том бол тэнцээ авчиж өөрийнхөө Вангийн өргөндөө бол өвлжүүлсэн гэсэн ийм юмнууд явж байгаа. Тэгээ тэр өгүүлбэрийг хараад би одоо энэ Магсар урцын номон дээр харлаа, Дэндивийн Монголын дорч төвхтөр харлаа, Жамсар багшийн номон дээр харлаа. Ерөөсө тэр юм бол байхгүй байгаа. Тэгэхээр одоо би бодохдоо Отхон баяр сайдыг одоо Оросын тэр материалуудыг үзсний хувьд тэр Козловын Далай лам гэдэг нөгөө хамт дагаж байгаа Далай ламыг хаагур явж исэн тухай бүгдийг тайлан илтгэл тавьж исэн. Тэн дээр тийм өгүүлбэр таарлсан болоо тийм зүйл бичсэн болов уу гэж нэг бодож байна. За хоёрдугаарт энэ бол миний бодол. Хоёрдугаарт ерөөсөө Далай лам богд хоёр эрх мэдлийн төлөө бас булаацалж исэн байхыг үгүйсэхгүй. Сая одоо дөнгөж энэ илтгэл тавьсан урангай доктор бол